shop window. I didn't think it was you. Тэсэн үү? Сайн байцгаана уу? Сайн байцгаана уу? За манай савг 100000 дагагчтай, subscribersтай болсон. Тэгээ хүн болгоны оролцоо байгаа. Бүгдээрэнд нь баярлалаа. Баярлалаа. Бидэдийг бас үзэж дэмждэг хүмүүстээ бас маш их баярлалаа. Баярлалаа. За тэгээд 100000 дагагчтай болох гэж нэлээд удаан хүлээсэн. Ер нь тэгээд нэлээд гайгүй нэмэгдэж ирж байгаа зогсчтiin байлээ нэг хэсэгтээ нэлээд удсан. Тэгж байгаа дахиад нэмэгдэж ирээд ингээ 100000 болсон. Тэгээ яг энэ үед нь бид гурав Монголд аав нь Японд байж таарж байгаа учраас 100000 дагагчтай болсон үедээ хийн гэжсэн Q&A буюу асуулт хариултынхаа бичлэгийг ингээд хоёр газраас иймэрхүү байдлаар хийхээр шийдээд байна. За аавд нь хэлэх юм бэ нү? Надад хэлэх юм байхгүй яа. Эхлээд ямар ч сан юугаа саяхан болсон үйл явдлын талаар эхлээд ярьчих юм уу? Тэгэх юм уу? За. За миний хувьд нэг хэлэх юм бол сая нэг Facebook дээр нэг аппликейшн сурталчлаад өгөөч гэсэн тийм нэг санал ирсэн дагуу одоо мөнгө аваад сурталчилсан байгаа. За тэгээд тэрийг бол хийснийхаа дараа ер нь бол буруу юм хийсэн гэдгээ шууд ойлгосон. Тэгээд ер нь дими юм байна гэдгийг нь бол жоохон сүүлд ойлгосон. Одоо тэр бол миний буруу байсан. Одоо хүмүүсийн урмыг хугалсан бодгочлаарай гэж хэлмээр байна. Тэгээ бас одоо цаашдаа мэдээж юм хийхгүй. Шал дими хоёрын хооронд нэг хэдэн төгрөгнөөс болоод баахан нэр бассан юм л хийчлээ гэж бодлоо. За одоо тэгээд яг хийсэн юм одоо хийснээрээ тэгэл аль болох цаашдаа юм хийхгүй, гомь юм хийхгүй сайн юм бодож ээж хийл гэж бодож байна да. Одоо ингээ сүүлийн бичлэгний доор комментууд ингээл орж ирсээсэн шүү дээ. Би бухаа авах марцсан шүү дээ. Комментууд орж ирсээсэн видеог нь үзээд дэмждэг байсан. Тэгээд нөхрийнхэн тийм сурталчилсан ямыг хараад шууд урам угарсан ч юм уу те. Тэнгуудаа тэр нөхөр чинь тийм тоглоом тоглоод байлээ. Бол гэж хэлээрээ гэх мэт тиймэрхүү комментууд нэлээд орж ирсэн байсан. Тэгээ тэрнээс гадна миний Instagram, тэгээ Facebook руу таньдаг ингээ хүмүүс баг ингээ өдөр болгон тасралтгүй ингээ тэр бичлэгийг ингээ явуулаад тэгээ би чинь өөрөө энд ингээ Монголд хоёр хүүхэдтэйгээ ер нь бол бас ачаалттай явж ангууд тэр юмнууд ингээ орж ирээд надад бас нэлээд жоохон хэцүү байсан. Тэгээд өөрөөс нь асуухгүй ядчихт нь яг надаас суугаад тэр нь бас надад нэг жоохон тэгтээ тэгэл ялцчихгүй ингээл гэр бүл болохоор тэгэл надаас л асууж л байгаа л та. Тэгтээ ингээ хүмүүс жоохон зөөлчлөө зэтэй яа гэдэг юм тэгэл тань бит хоёрын дундын танилуд ч гэсэнтэй надаас л ингээл асуугаад өөрөөс нь ягаад энэ яац юу чи гэд шууд өөрлөмжчгүй над руу ингээ бичээд айгүй хэцүү би чинь тэгэл энэ хоёрыг аав хажуугаар нь хоолонд хувц сонорой гэж хажуугаар нь харин тийм ээ гэд бүрстэ жомон хүн рүү тэгж битсэн шүү би. Харин одоо тэгээд хөхнөө бас завгүй ачаалттай жахтан жоохон дарамт үзүүлчихлээ. Гэртээ ганцаар болохоор хийх юмгүй жоохон илүү тутам юм хийж агаад тий. Тийм уг нь ингээд ажлынхаа одоо бид гурыг л амхандаа чавс Монгол явцаа хавгал зав чөлөөтэй олонгуудаа нэмэлт орлого олох гол интернетийн янз янзын л ажил хийж үзэж байгаа юм шиг байна. Тэгээд даанч харамсалтай нь тэр байгаа олоогүй. Юу газраас тэгээд дахиад бичлэг хийж өгөөч гэхэд санал ирүүлээ. Сүүлдээ за яг одоо би одоо ийм асуудалтай байгаад байна. Энэ одоо ер нь бол дими юм байна. Би хийхгүй гэдгсэн чинь. Тэгвэл нүүрээ орцоолох зүгээр гараараа хийгээд өг. Тэгээ бүр салахгүйс. Одоо тэгээд ер нь бол тэгэл бас гэмтэл хэрэгцтэй энэ чинь. Тийм. Тэгээ энэ дээр яг одоо би ч гэсэндээ ер нь яг амар том алдаа л болчлоо тий. Тэгээ цаашдаа нэлээд анхаарах юм боллоо доо. За ингээд хуулж салнаа гэж бицэн гарчиж. Хуулж салнаа. За тэр сүнс харсан байшингийнхаа хаягийг өгөөч гинэ. Тэр нэг ингээд цөөхөн асуултууд ирсэн учраас өмнө нь нөгөө бичлэгнүүд дээр
комментаар хүмүүс асуусан асуултанд нь хариулж амжаагүй юмнуудаа бас хамтд нь оролцсон байгаа. Тий, саяны асуулт болохоор Японы сүнс, домогт сүнс чөтгөрүүдийн талаар Японд сүнс харж ирсэн үү гэдэг нэг бичлэг байгаа. Тэрэн дараа орж ирсэн. Японы домогт сүнс чөтгөрүүдийг танилцуулъя гэдэг бичлэгний доор XXX6548 гэдэг юзернеймтэй үзэгчээс тийм асуулт ирсэн. Энэ бол гэхдээ гаралцаж болох үгүйг нь сайн мэдэхгүй байна л дээ. Нөгөө ми Японд нөгөө хэлний сургууль сурж байхдаа сурж байсан тэр оюутны байранд болохоор тэгэхээр гэхдээ яг болох байхаа би энэ юзернейм руу би тусад нь хаягийг явуулна. Японы тэр Осакагийн Дайкокчо гэдэг дүүрэгт байдаг газар байгаа. Ерөнхий ингээл хэлчихэд болох байх. Ингээл хэлчихэд болох уу те. Тэр Дайкокчо гэдэг жоохон тийм хямдхан дуу оюутны байр маяг жоохон якуза ихтэй гэж сонссон бас. Үний юм гэдэг. Япон руу хэлгүй явхад очиод сурах боломж байдгүй. За энэ дээр бол миний бодож байгаа юм а хэлэхэд бол мэдээж боломжтой. Гэхдээ Япон бол мэдээж нөгөө зардал мэдээж Монголоос хамаагүй өндөр тусах учраас за энэ доор одоо саний Playboy-ийн хариу хэлсэн шиг хэлний бэлтгэл сууж болно. Гэхдээ Японд сурчаад тэндээсээ Японд одоо ажилд одоо ярилцлага өгөөд ч юм уу тэндээсээ шууд сургуультаа ормоор байгаа сургууль ч юм уу тийм газруудаа ярилцлага өгөөд тэндээсээ шууд ингээд явцсан хамаагүй бага зардалтай болно. Миний хувьд болохоор би чинь ямар ч хэлний суургүйгээр Японд хурж ирээд хэлээ жоохон сурж явж байгаа хүний хувьд Японд хурж ирээд үсэг сураа сууж явах үнэндээ хайран л цаг хугацаа юм бэлээ л дээ. Тэ? Японд хурж ирчээд хүмүүстэй ингээ харилцаад тэр хэлээ ингээд сайжруулад явах ёстой. Тэр ямар зардал мөнгөөр ирж ямар цаг хугацааг ингээд зориулж байгаа илээ те. Тэгтэл Японд хурж ирчээд үсгээ ч юм уу энгийн анхан шатны юмудаа сурах юм бол цаг хугацааны хувьд мөнгөний хувьд хайран юм байлээ л те. Тэрөө боломжтой ах юм бол тэр юм Монголдо бага зардлаар те ингээд амархан ингээд сураад хүрээд ирэх юм бол энд шууд ингээд төвшнгөө дээшлүүлэх хэмжээнд явах юм бол илүү боломж олдно те. Гэхдээ начин ингээд хүүхдтэйгээ харилцалтал үнэхээр ажиллаа хийгээл боломжгүй байжгаад ирж байгаа хүмүүст бол яг мэдээж энд хурж ирээд бүх юмаа эхнээс нь сураад явах боломж байгаа. Ялангуяа тэр одоо оюутан сурагчдад бол хамаагүй сурах цаг зав илүү боломжтой байгаа шүү дээ Монголдо. Ер нь Япон хэл хэлтгүү ямар ч хэл сурахад Япон хэлийг сурмаар байна гэсэн хүсэл эрмэлзэл хамгийн чухал гэж миний хувьд бодогддог. Яагаад вэ гэхээр одоо миний одоо туршлагаас харахад бол өмнө ингээд сонирхолтой байжгаад за ингээд сурмаар маш их хүсэл зорилго одоо тэр хэлийн сурах шаардлага байна гэсэн хүн бол нэг 2 жилийн дотор ерөнхий гайгүй болцдог. Харин ямар ч зорилгогүйгээр зүгээр ингээд за ингээд сургалтанд суучиж гэдэг юм уу тийм байдлаар явсан хүмүүс бол ер нь тэгэл цаашаа явдггүй нэг амар тогтдгүй юм шиг санагдсан. Тэгээ бас хэл сурах чадвар бас мэдээж байгаа л ахalta тий баг зэрэг. Авиас гэж яддаг тий. Жишээ нь Монголд байгаа хүмүүс бол Монголд байхдаа хэрвээ энд ирмээр байгаа бол Монголдо ядаж N5 Япон хэлний төвшин тогтоох шалгалт гэ байдаг JLPT. Тэрнийхээ N5-ыг Монголдо авчих тийм зорилго тогтоодог ч юм уу те. Тиймэрхүү зүйлүүд бас байж болох юм те. За миний өхний дээр саний бичлэгэн дээр юу хэлмээр байгаа юм байгаа. Надад болохоор Япон хэлийг ингэж сураарай, тэгж сураарай гэсэн юмнууд баг үзээд оронд нь зүгээр л хичээх хэрэгтэй, сайн хийх хэрэгтэй, бичих хэрэгтэй тий. Одоо гараараа юм сайн бичих хэрэгтэй, юм сайн боломжоор үзэх хэрэгтэй, унших хэрэгтэй. Яг тэр нэг хинч үргэлж хийлдэг тэр л юм. Одоо уншаарай, бичээрэй, давтаарай. Ерөөсөө тэр л юм билээ. Тэрнээс биш гэл Япон хэлийг яаж хурдан сурах вэ энэ гэл тийм бичлэгнүүд би бол нэрэ 1001-ийг үзсэн. Тэгээ бас нөгөө чухал юм нөгөө Япон юм сонсох их чухалтай. Хэлээ чихээ нэг чухалтай. Тэгэл явж за тэгээд нөгөө хэлжсэн тэр л юм байна дөө гэдэг эргээд юм дээр бууж байгаа байхгүй. Дуртай кино манайгаа үзээрэй. Тэгээ нэг юм хэдийн юмнууд байдаг ш хүн болгон л хэлдэг. Ханзаа сайн бичээрэй ч юм уу. Нэг нүур бичээд яваарай гэл. Одоо чиний хувьд жишээ нь Япон хэлээ сайн сурцсан болохоор надад их сургуульд сурцсан болохоор ч юм уу амархан сурцсан байж би болохоор арай өөр би дааж сурж байгаа юм чинь надад жоохон хэцүү би янз янзын аргыг
эрэлхийлж олно гэж дотроо бодож исэн боловч яг үнэндээ хаанч сурсан байсан хичээл зүтгэл уйггүй байх тэр л юм байлээ л дээ тий. Монголдо тавтай морил асуулт бага ангидаа хаан сурдаг байсан бэ? Миний хувьд бага ангидаа анхны Улаастай хотод 1 2 дугаар ангидаа сураад тэгээд дарханд 3 дугаар ангидаа дархны 17 дугаар сургууль 3 дугаар ангидаа сурсан байгаа. Тэгээд өргөжлүүлээ дахиад юу аригчлээ. Бага анги чи 1 дугаар анги хүртлээ. Юу 5 дугаар анги 5 дугаар хүртлээ. Тийм тэгэхээр шин 4 дугаар ангиас орно гэсэн шүү дээ. За тэгэхээр дараа нь дархны од төгсөлбөргээ сурвал 4 дугаар ангиас орсон. Тэ? Бага ангийн 4 ангийн 3 уур газар сурсан гэдэг. Харин яагаад ингэж энд явуулсан? Энэ нэгээр гимит хийнэ. Янз янзын мөрөдө тоглоомын юм сурталчлаа төгдөө явуулсан гэсэн шүү. Энэ таар гимт хэргийг тэгээ ингээд нүүр зөр энд гарчаад тэгээд тэндээ байж чадахгүй тэгээд. Тэгээ энэ бол нөгөө манай аавын ажилтай холбоотой. Манай аав чинь нөгөө аймгийн Завхан аймгийн прокуророор томилогдоод тэгээд Улаанбаатараас Савхан руу гэр бүлээрээ нүүгээд тэгээд тэндээсээ дахиад дархны прокурор руу ажиллахаар яваад тэгээд дархан явсан байгаа. Тэр наагаад агаал. Би болохоор дархны 18 дугаар сургуульд 1-ээс 4 дугаар ангидаас оролцсон. Тэгээд ийш тийшээ шилжээгөө. Тийм тэнгуутаа 5 дугаар ангиасаа дархны од зөксөлбөрлөө шилжиж ороод тэгээ миний орсон ангид болохоор төгсөө хамт орж ирсэн. Тэр манай тэр 5 дугаар анги болохоор яг тэр жилээс ахуулаа шинээр байгуулагдсан. Тийм гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургуультай тийм анги байсан тийм. Тэгэл анхны харцаард орлсон да. Би тхий хот. Ямар нэгэн аппликейшн ашиглаж байсан уу? Япон хэл сурмаар байна гэдэг шинэ сар гэдэг хүнээс ийм асуулт ирсэн байна. Энэ бол одоо хөг нэг ирж байгаа бох тий. Тийм гэхдээ хоёулаа л ярьчээ. Япон хэл би яаж сурсан бэ гэх юм бол Японд руу явахаас өмнө надад төгсөө чи наана ингээд суураа тавьчаа хүрээд ирээрэй гэж хэлсэн. Тэгээ би ажлынхаа голоор тэгээ андыг цэцэрлэгт зөөдөг. Тэгээ ингээд дундуур нь аль болох амжуулаад хідэн өсгнүүдээ үзэх гэж хичээсэн боловч нэг амжихгүй тэгээд яг Япон явах хугацаа болж исэн. Тэгээ очингуудаа тэрнээс хойшоогоо би чинь нэлээд олон онлайн сургалтуудыг аваад тэгээд өөрөө бие дагаад нэлээд үзэж тарсан. Гэтэ тийм ч амар сайжраагүй. Ерөнхийдөө мэдээд байгаа мөртлөө тэр хэрэглээ байхгүйсэн учраас сайн утгагүй байсан. Тэгж жагаад би чинь ажилд ороод хүмүүстэй харилцаад эхэлсэн. Тэгээд дээрэс нь ажилд орсон чинь Япон хэлийг илүү сонирхож эхэлсэн. Япон хэлэнд жоохон дуртай болж эхэлсэн. Тэгээд хүмүүстэй харилцаа үүсгэхийн тулд, найзтай болохын тулд Япон хэл хэрэгтэй болсон. Тэгээл ичгээч байсан. Тэгээж ер нь Япон хэлээ жоохон сайжруулсан. Гэхдээ би бол одоо намайг бол Япон хэлтэй гэж бодоод яаж Япон хэлээ сурсан бэ энэ төр гэж асуух хэмжээний хүн бол би биш ээ. Төгсөөгөөс асуу. Тэ юу штэ тийм ярианы тийм нюанс гэх юм уу тиймэрхүү юмдаа сайн штэ бас баг намайг бол сайн биш магадгүй шүү. За миний хувьд болохоор ахлах сургуулиуд төгсөөд Мойсийн гадаад хэлний сургуулийн Япон хэлний ангид орсон. Тэгээд хүчээр сурсан. Аавч хоёр нь сонгоод аваад өгсөн гэж байгаа юм да энэ хоёрын. Тий, би ч тэгээд тухайн үедээ ер нь тийм нэг сан зориггүй баг явж агаад тэгээд тэр нэг 11 дугаар ангийн англи хэлний олимпиадад ороод тэгээд азар нэг тусгай байранд орлоо. Тэгэнгүүтээ зун нь Малайз явж сурах 1 сарын ирэхээр шагнуулаад тэгээд яг конкурсоо өгчөөд Малайз сурж явах үед нөгөө их сургууль сонгох юм нь болоод тэгээд тэрүүгээр аавч хоёр Япон хэлний ангид оруулсан байсан. Баярлалаа. Аавч хоёр таарийн сонголт зүг байсан гэж. Би бас Герман юм уу Япон хэл гэж боддог. Одоо ч тэгээд Германыг харахаар за Япон зүг байж тээ. За Японы эрэгтэй хүмүүс миний хамгийн анх нэг Япон эрэгтэй хүний талаар авч исэн. Тийм дурсамж гэх юм бол би тийм Мие гэдэг аймагт өмнө амьдарч исэн. Тэгсэн чинь тэнд тэгээд наашаа Токио руу
нүүх болоод нэг нүүлгээлтийн компани хүнийг тууцчих. Нэг хил будаатай. Тэгээ нилээ хэдэн сантиметр юм урт хоншортой гуталтай нэг залуу орж ирж ирсэн дээ. Тэгэл яг тийм Япон үйлчилгээний ажилтан байсан те. Стасан байна уу? Цастай ямар байна? Ийм болж байна. Үнэн тийм болно. Багасгаад тийм болно. Тийм гэд ер нь нэг тийм байсан. Эрэгтэй хүний төсөөлөл тийм байсан. Тэгээд нилээ удаж ирээд Япон эрэгтэй хүмүүсийн талаар ерөнхий ойлголт гэвэл манай Монгол эрэгтэй хүмүүс болохоор ингээл жоохон хүнд юм дээр эмэгтэй хүмүүс ингээл нэг жоохон харж үздэг ч юм уу тиймэрхэн байдаг шүү дээ. Нэг тийм байхгүй. Ер нь нэг тийм ижил тэгш эрэгтэй гш. Ажил бол ажил гэсэн тиймэрхүү хандлагаар ханддаг. Тийм эмэгтэй гэж хүндэлж байгаа юм нь арай өөр ч юм уу. Арай өөр юм дээр гарч ирдэг байж магадгүй. Япон эрэгтэй хүмүүстэй нэг гүнзгий харьцаж үзэж байгаагүй юм байна. Ажил дээр л нэг хэдэн хүмүүсээ харахад тиймэрхүү санагддаг. Тэр нь тийм жоохон одоо хүртэл Японы нийгэм чинь одоо эрэгтэй нь ерөөхдөө бас жоохон ажиллаад эмэгтэй нь одоо гэр бүл авч явсан тийм нэлээ хандлагатай тийм жоохон нийгэмштэй тий. Энэ бол ер нь тийм зантаа нь бол нэг холбоотой гэхгүй юм байна л да тий. Шаргуу ажилдаг одоо чин сэтгэлээсээ хүмүүс бол ихтэй ойр дотн болоод тэр найзлах ч тийм үү тэр чадвар нь ялангуяа эрэгтэй хүмүүсийн хувьд арай юу муу гэх юм уу одоо тийм дотн болох чадвар нь арай муу юм шиг санагдсан. Ян зөрөл байгаа хта одоо бүх хүмүүсийн занг одоо нэгтгэх нь чаасан. За эмэгтэйчүүдийн хувьд ч гэсэн ер нь ингээ бодоход бас тэгж хитрхи их одоо дотносож басгүй тийм байдаг. Ингээ гайгүй найзлахын хувьд найзалдаг. Гэхдээ бид нар шиг өстө бараг л өөр төрөндөө ороод яваад байдаг. Тэгтлээ бол дотносдоггүй. Ингээд амар сайн зүйлийг нөгөө boundary гэж амар их яриад байгаа шүү дээ. Хил хязгаар тавьж чаддаг. Тийм тэр нь бусдыг ч одоо нөгөө хүнээ ч хүндэлдэг, өөрийгөө ч ингэж эрхэмлдэг. Тийм чанартай байж магадгүй. Тэгээ ер нь Японд очиж байж байгаад саяхан би энэчээ хурж ирээд ингээд нэг юм анзаарсан юу гэсэн чинь хурж ирээд андыг нөгөө гол дээр авч тоглуулсан чинь гол дээр манай эмэгтэйчүүд үнэхээр чин сэтгэлээсээ инээд юм бэлээ. Яг үнэн голоосаа яг Японд хүмүүс ихвчлэн инээдэг мөртлөө нэг юм инээдтэй дээ шүү дээ. Тэгсэн чинь энд ингээ гол дээр тоглож байгаа ээжийн үеийн эмэгтэйчүүд байгаа юм. Дэмээ нэрл байж байгаа шүү дээ. Миний үе, надаас жоохон ихчмэд үеийнхэн гол дээр би нэргөө ус цацаад ингээд бүр өстэй амар аз жаргалтайгаар инээж байна. Бүр ингэж аз жаргалтай инээж байгаа ийм насны хүмүүсийг хараагүй. Тэгж инээж байгаа хүмүүс ер нь Японд би хүүхдүүд л харсан баг. Юу, чин сэтгэлээсээ бас тийм хүмүүс бас хитэд байдаг. Хүнтэй ингээ нүүр тулаад чин сэтгэлээсээ ярьж харьцдаг. Ингээ нүдрөө харж агаад тийм хүмүүс бас байдаг. Тэгэхээр бас тий ер нь л тэгэл янз юм дөө. Бичлэгүүдийг нь үзэх дуртай. Зүрхтэй нүр. Та Японд амьдардаг хүн Монгол руу явахдаа хүмүүс юу өгвөл зүгээр талаар нэг бичлэг хийж болох уу гэж. Японоос Монгол руу гэсэн тий? Японоос Монгол руу жишээ нь одоо сая юу авч явсан талаараас ярьж болно шүү дээ. За энд би хурж ирэнгүүтээ магадгүй Монголд удаан хугацаагаар хурж ирээгүй энд ер нь ямархуу байгааг мэдэхгүй байгаа хүмүүст зориулаад хэлэхэд энд бол Японы ер нь маш их юм байна. Япон маягийн тийм нэг чихэр мэхэр ч юм уу те тиймэрхүү юм хүмүүс сонирхолтой маягаар жижигэн юм авчирвал зүгээр юм байна. Тэгээ яг хөө мэдээж эмээ өвөө настан тийм хүмүүстэй бол жоохон тусгай нэг жоохон томхон шиг юм ч юм уу аав бусад хүмүүст бол худалч үнд нэг жижигэн нэг сонирхолтой Япон чихэр шоколад те. Тэгээ яг хөө жоохон том юм зам гэх юм бол одоо Монголд байхгүй тэр Uniqlo-гийн ч юм уу те. Ирисм хиттэй кентерас гоё те. Хүмүүст ойр дотныхаа хүмүүст авчирч өгөхөд яалтчгүй хэрэглээний юм. Ихтэй хүмүүстээс нөгөө юу Японы тийм нарны шөхөр нүдээр бас таалагдчих магадгүй юм те. Тийм. Гайгүй чанар. Нарны шөхөр, нарны хамгаалалтууд одоо энд Монголд ер нь эмэгтэйчүүд нэлээд арьсандаа анхаардаг болсон учраас тийм нод гоё байна. Яагаад Япон явсан бэ гэх юм бол бид хоёр чинь би бол зөвхөн Монголдаа гэдэг хүн байсан. Өмнө нь тэгээд хүүхэд төрөөд
эхний 1 жил бол ханаад том унаас хол байсан. Яг ханаад том уу биш ч гэсэндээ энэ тентгийн эмнэлгийн үйлчлэг авахаар л ерөөсө хүүхдэд ээлгүй. Тэгээ хүүхдээ аваад гадуур гарах гэхээр бас л ээлгүй. За тэгээд 1 наснаас хойшоогоо бас нилээн ханаа төрөл ер нь л баг өдөр болгон л антибиотик уудаг. Тэгэл утаан ямар вүлээ. Тэгэл ястаа нэг л биш гэл одоо тэр нэг л биш гэдэг мэдрэмжийг бол угаасаа Монголд байгаа бүхэл хүмүүс мэдэрж байгаа. Ямар боломж байгаа илээ гэд бодсон чинь ер нь Япон явж болох юм байна. Япон явах боломж байгаа юм байна гэд. Тэгэл төсөөг чи нэг Япон явах юм яаж игээд хөөцөлтөөч явъя. Хүүхдээ арай жоохон эрүүл орчинд өсгөө жоохон томруулж байгаа буцаад хурж ирья гэд тийм зорилготой ер нь Япон явсан. Ер нь товчхон хариулт нь бол амьдралынхаа төвшин дээшлүүлэх зорилготойгоор явсан. Тэгээс басгүй бол одоо амьдралын өөр төвшин дэх амьдралыг мэдрэхээр гэх юм уу те. Тэгээд хүүхдийнхээ эрүүл мэндийг ерөнхийдөө голчлон бодоод явсан байгаа. Тийм. Тэрнээс биш яг өөрсдийгөө бодоод явсан гэхээс илүү яг үнийг хэлэхэд миний одоо ажил, амьдрал бүх юм бол энэ Монголд илүү өрнөжсэн. Би чинь одоо яг сэтгүүлчээр ажиллаад карьерийн хувьд бас нэлээд ингээд өсөж явж исэн сэтгүүлч байсан. Тэгээл сэтгүүлчээсээ жоохон дээшлэл ингээл байгууллага ч гэсэн хариуцаж эхлээд ингээд эхэлж явж байгаад за одоо ажил мэргэжил чухал гэхэд одоо хүүхдээс илүү гарахгүй юм байна. Тийм учраас одоо хүүхдийнхаа төлөө бол ажил бол одоо ямаа гэдгээл одоо хамаг ямаа хаяал орхиол тэгээ явсан байдаг юм аа. Бас нэг амар гадагшаа явж ийн гэдэг чинь жаргах гал тэгж явж байгаа юм биш. Энд бүх юмаа л ингээл хаяал хүүхдийнхээ эрүүл мэндийн төлөө л явсан гэж хэлнэ. Ер нь бол. Тэгээ ер нь бол ирээдүйд бас ирж очим одоо боломжтой бол те зундаа одоо Монголдоо ч юм уу одоо аль болох Монголтойгоо ойрхон бас Японтойгоо ч ойрхон ингээд гоё аль ямар боломж байна тэрүүгээр явъя гэж бодож байгаа тий. Хоёр хүүхдэд ч гэсэн одоо Монголтойгоо ойрхон өсгөж хийх одоо хичээгээл анд ч гэсэн ном уншиж өгөхдөө хоёр хэлээр зэрэг яриа уншиж өгөөл нэлээд ажил орсон ч гэсэн одоо тэрнийх нь ачаар монгол хэлээр гайгүй яриа сурцсан байгаа. Видеог нь үзээд дэмждэг. Гэхдээ нөхрийнх нь мөрөөдө тоглоом сурталчилсан видеог нь Facebook-аас хараад шууд disappointed болсон гэж тий. За энэ дөрөв нөгөө хэлсэн юм байна. Ормын хагалсан бол уучлаарай. Дахиад ийм зүйл хийхгүй. Хадармаа. Дандаа үздэг шүү зүрхтэй нүр. Дараагийн бичлэгээрээ Японоос Монгол руу явчаад ирэх гэж байгаа хүмүүст ачаанда юу хийх болон хамаатан саднуудаа юу авал зүгээр гэх мэт бичлэг хийж тавьвал их тус болно шүү. Сарнаа зүрхтэй нүр. За энэ сая бас ярьсан юм байна те. Энийг ерөнхийдөө дараа нь жоохон бичлэг бас хийвэл ганц хоёрыг асууж л байгаа юм байна те. 10,000 дагагчтай болно гэд ингээ бодохоор одоо хүмүүсийнх чинь 100,000 тэдэн 100,000 гэл их юм шиг сонсогдоод минийх бага юм шиг сонсогдоод байгаа боловч надтай бол 10,000 гэдэг бол бүр маш их юм шиг санагдаж байгаа. Гэт заалан дотор 10,000 хүн суудсан байна гэх юм бол ямар учиртай ямар их хүн билээд те. Тэр тийм олон хүн гэд үзья гэж шийдээд тэр ингээ subscribe гэдэг товчон дээр бүр ингээ шийдээд ингээ дарж ийн гэдэг нь хатад бол үнэхээр гоё санагдаж байгаа. Тэгээд дараагийн удаадаа аль болох ингээд өөрсдийнхээ амьдралын талаар ярьж байгаа ч гэсэн тэндээсээ хүмүүст жоохон ч гэсэн сонирн байх болов хэрэгтэй болов гэсэн өнцгүүдийг нь дандаа олж харж ярих гэж хичээдэг шүү. Тэгээд дараагийн имжлэгүүдтэй ч гэсэн илүү хэрэгтэй, илүү гоё сонирхолтой юмнууд ярих гэж хичээх болно. За дараагийн одоо жишээ нь 50,000 subscriber хүрэх юм бол ямар нэг goal байгаа юу? Ямар нэг хийх одоо санаа байгаа юу? Meet and greet хийх юм уу? За тэгэж томроодчих байх. 50,000 ч хөрдөг нь сте хийж. Тийм 50,000 зан болох юм бол харин хүмүүст жоохон одоо YouTube хөтлөх тип мэп энэ төр зааж өгч бас болох юм тий.
Одоохондоо яг би хар хазаар нэг 10,000 хүрсэн гэж бодоход 50,000 хүрэх юм бол ядчил хүмүүст YouTube бүтлэгтээ тэр ер нь бол те энэ нөгөө subscribe-ийн тоо өсөх нь бол зорилго биш шүү дээ бид нарт бол те. Тэгээ энэ хугацаанд нөгөө нэг цувралаар хийж байгаа ганц нэг бичлэгүүд байгаа. Тэднэрээсээ дутуу байгаа юмнуудаас дотроо бодоол ингээ харамсаал гэмшээл хоёлаа ярилцаад яваад байгаа боловч үнэхээр заав хугацааны хувьд бас боломжгүй байгаад тэгээ одоо тэр Ганеша зааны даалгавар гэд бичлэг байгаа. Тэрийг хийх гэхээр би жишээ нь ингээ гэртээ суучаар тэр үнэхээр сонирхолтой болчиход байгаа байхгүй юу те. Би одоо гэртээ ахаараа тэрийг үнэндээ хийж амжихгүй. Яг ядаж ингээ гадуур гарчих юм бол нэг хийж болж байгаа байхгүй юу. Яаж игээд гэтээ гэртээ суугаад хахаар тэр чи ярих ямар ч юмгүй. Эсвэл нэг худлаа аргалчих гад нэг тийм болчиход байгаа учраас юмхэн байгаа. Тэднээсээ гэхдээ заавал гүйцээж хийнэ. Ганц нэг хүн сүлд бас асуусан байсан тий. Тэгээд нэрээ энэ бичлэгэн дээр нэмжлэхэд 9 сард болох миний номын нээлтэнд хэрвээ Монголд байдаг үзэгчид маань ах юм бол хурж ирээрээ. Тэгээ тэр үед энэ юуны ном бэлээ гэдэг дээр юм хэлэх үү? Одоо эртнээс дагж байгаа хүмүүс маань мэдэх бах. Би одоо энэ YouTube сувгаараа болон Игүүр цэгийн мэнгээ сайтар дамжуулаад Японд одоо хүүхдийн цэцэрлэгийн талаар юм цуврал нийтлэлүүд нэлээд гаргаж явж ирсэн. Тэгээд энэ цуврал нийтлэлт маань ороогүй өөр олон жишээнүүд, үйл явдлууд тэднээсээ бүгднийг гоё ингээд эмхэтгээд тэгээд одоо Японд цэцэрлэгт суралцсан тэр 4 жилийн тэмдэглэлээ ингээ нэг ясандаа Японы цэцэрлэгийн тэр нэг ноу хау те туршлага мэдлэгийг ингээд би өөрөө ингээ өдөр болгон харж явж исэн. Тэгээд тэр нь сонирхолтой байсан учраас тэмдэглэж явж исэн. Тэднээсээ ингээд эмхэтгээд гоё ном болгож байгаа. Тэгээ тэрний маань нээлт 9 сард болох учраас тэр үед хамтдаа уулзаж болно шүү гэж. Тэгээ Монголд ахта ирж байгаа бас нэг зорилго маань энэ байгаа. Яг өдөр нь одоо 5 мон төгссөн байгаа л. Охрог байгаа. Арай гараг байгаа. За тэгээд бичлэгийн маань энэ хүртэл үзсэн та нартай бүгдэнд маш их баярлалаа. Дараагийн бичлэгээр өргөн уулзтлаа. Түр баярлалаа. Баярлалаа.